одоо сонгуулийг дахиж бодлоон туулах ажил оролдлогыг одоо хэрхэн хийж байгаа талаар та бүхэнд одоо ийм хэмжээний материалыг бол бэлдэж өгсөн байгаа. Би нэг 10-аас 15 минутанд товчхон энэ асуудлыг хэлье гэж ингэж бодож байна. За 7 дугаар сарын 1-ний өдрөөс хар өдөр болсон 5 хүний амь өргөдсөн сонгууль бодлоонтой болсон гэдгээс үүдээд ингээ хамтсан засгийн газар байгуулагдаад бидний хамтраад хийх хамгийн чухал ажил бол дараачийн сонгуулийг тэр дотор 12 оны сонгуулийг бодлоонгүй явуулах энэ асуудал байсан юм аа. За энэ асуудлыг засгийн газар дээр миний одоо эрхлэх ажлын хүрээнд өгсөн. За ингээд өмнө нь бол 8 оноос өмнөх засгийн газар бол энэ чиглэлээр жоох юм хийж эхэлсэн байсан. Тэрнийг нь үргэлжлүүлээд явах гэж оролдоод нэг жил гаруй явсан л да. Тэгээ тэр бол их хурлын зураг үзүүлчихэд байгаа нь их хурл дээр очиод тогтоолыг нь баталж өгөхгүй удаа дараа буцаасаас болоод энэ процесс бол 2009 он руу шилжсэн юм байна. За энэний дараа одоо сонгуулийн бодлоон тулах ажлаа хийж эхэлчихэд биднийг юунд гүтгэж ялж яах вэ гэхээр энэ ер нь алтайг хариуцж явахдаа нэг саатуулсан юм байна гэсэн юм хэлж байгаа. Тэгэхээр би одоо энэнийг бид нар огтхон саатуулаагүй, харчсан намд имийг саатуулах тийм бодол хүсэл огт байдаггүй. Харин ч тэрнийг яаж түргэсгэж болдгийг, яаж хурдлуулж болдгийг тэр аргыг бол хайсаа. За ингээд юу хийсэн гэхдээ зэрэг энэ ийм 3 юм л байдаг юм байлээ. Тэр иргэнийхээ өнүүлхийг хэвлдэг машиныг бол авах ёстой. За энэ хэвлэх машиныг бол миний хувьд бол авсан. За энийг 3 юм л авдаг. Нэгдүгээрт бол энэ хэвлдэг машин, хоёрдугаарт тэр хэвлдэг машин дээр бичгээс нөгөө иргэний өнүүлхийн бэлтгэсэн. Гурав дахь нь бол одоо сонгуульд орох юм бол иргэд хурууныхаа хэгийг таниулдаг цогц машин гэсэн ийм 3 үндсэн хэсэгтэй. Энэ 3 үндсэн хэсгийн эхний хоёрыг бол одоо миний үед хийсэн юм а гэж хэлэх гэж байгаа. Тэгэхээр миний үед бол тэр 2 машиныг нь авчираад одоо иргэний бүртгэл дээр суурлуулсан. Одоо бэлдсэн ороод ирвэл энэ 2 машин бол ажиллаад иргэний өнүүлхийг хэвлээд гаргах юм боломжийг бүрдүүлсэн. Энэ нэг тэн дээр ингээд шараар үзүүлчихэд байгаа хэсэг та бүхэнд хараад өгсөн юм доо. Энэ дээр бас ямар гүтгэлэг яваад байна вэ гэхээр энэ Алтай гэдэг хүн ер нь шууд гэрээ байгуулад л тендергүүгээр бод гэдэг компанид өгсөн гэж одоо энэ бодохтой олон нийтэд энэ бод гэдэг нь одоо арчилсан намын хүмүүс байдаг юм чинь Алтайг арчилсан намынхан тал ер нь тендергүүгээр өгччтэй гэж одоо энгийн хүнд ойлгох маягаар юм ярьж байгаа. Тийм биш юм. Энэ шууд гэрээгээр өхөө энийг нь одоо шууд гэрээ байгуулдаг их олон тохиолдол л да. Зам янз бүрийн ажил дээр бол шууд гэрээ байгуулгээд өгдөг юм би. Тэгэхдээ энэ машин дээр болохоор эн чинь иргэний бүртгэлтэй холбоотой учраас улсын нууцд хамаарна гэж. Улсын нууцд хамаарах учраас шууд гэрээ байгуулж болно. Тэгэхдээ шууд гэрээ байгуулдаг Алтайг эцэслэн шийддэггүй учраас шууд гэрээгээр хий наача хугацаа алдна гэдээ ингээд өгөнгүүт тагнуул сангийн яам 2 энийг болох хэсгээр эцсийн дүгнэлтийг өгсөн. Тэр шаардлагатай байгаа бичгнүүд бол сангийн яам тагнуулын газрууд нь болно. Энэ бол улсын нууцд хамаарах ажил учраас шууд гэрээгээр хийгэрээ гэсэн. За дараа нь болохоор бэлтгэцийн асуудал байгаа юм. За бэлтгэцээр яг энэ адилхан процесс явж байгаа юм. Улсын төсвөр мөнгөнд тавигдаад энэ шаардлагатай байгаа юм бол бас дахиад хоног хугацааны хувьд тулгуур учраас шууд гэрээгээр хий гэсэн Алтайгийн батсан худалдаа авах тушаал дотор тэгж байж байгаа. Энийг яг энийгээр явах үгүй гэдгийг тэр шаардлагатай байгаа тагнуулын газар сангийн яам 2 одоо зөвшөөрлөө өгөөд болох юм байна. Наадах чинь улсын нууцд хамаарах учраас шууд гэрээгээр аваа гэд ингээ хийсэн байна. За ингээд бэлтгэцийг нийлүүлэх компанийг шалгаруулсан. Энэ бэлтгэц болоод энэ машиныг шалгаруулдаг газар нь бол ямар компани шалгарах вэ гэдгийг шийдэх газар нь бол манай иргэний улсын бүртгэлийн ерөнхий газар юм байна. Улсын бүртгэлийн ерөнхий газар дээр хуучин манай ажиллаж байсан Мөнхбаатарын тушаал гараад ажлын хэсэг байгуулагдаад тэднэр маань энэ асуудлаа шийдсэн. Би сайдын зүгээс наадах дээр чинь одоо яг эцэстэн шийдсэн бичгээ ирүүл гэсэн надад бичиг ирүүлсэн. Тэндээ бол бид нар бол 3 компани санал тавилаа. Энийг бол дэлхийн хэмжээнд зах зээлийн 90% хангадаг 3 компани байт юм байна. Тэр 3 компани саналаа тавилаа. Энэ 3 компаниас Чималтай гэдэг компани болоо шалгарлаа. Тэрний одоо Монголын талын түншин бод юм байна гэсэн ийм алтан бичиг бол надад ирүүлсэн. Тэр алтан бичиг 5 хүн тараасан материал дотор байгаа. За ингээд одоо шийдэгдээд
үндсэндээ намайг хариуцж байхад хэвлдэг машин нь тэрэн дэрдэг бэлтгэцийн асуудлыг шийдээд яг энэ одоо хурдаараа явах юм бол 4 сарын 20 гэхэд 4 сарын 20 гэхэд иргэний цахим өнөрлөх тараагдана гэсэн ийм одоо график тооцоо гаргаж өгөөд тэгээд би 1 сарын 20-нд байх. 1 сарын 20-нд одоо ухаанд ажиллаа өгсөн. За энэ хооронд нэг юм болсон. Тэр нь бол одоо 3 дахь бүрэлдэхүүн хэсэг буюу сонгогч ирээд хэсгийн хороон дээр энэ хурууныхаа хээг өгөөд уншуулдаг тэр машиныг хэн авах вэ гэдэг асуудал үүссэн. Тэр нь бол сонгуулийн ерөнхий хороо авна гэдээ ингээд явж ирсэн. Тэгээ манай бүртгэлийнхээ яриад ер нь явж наад сонгогчийн хурууны хээг таньдаг машин чинь бүртгэлийн байгууллагын лөөмжүүлж үлдэх ёстой юм байгаа. Тийм учраас нэгдүгээрт, хоёрдугаарт бүртгэлийн байгууллага одоо энэ олон жил ажиллахдаа карта хийж, карт уншдаг машиныг бүгдийг одоо өөрөө авсан. Тийм учраас хурууны хээг уншдаг машиныг манайх авах нь зүйтэй юм. Яагаад гэвэл энэ техникийн үзүүлэлтүүд нь хоорондоо нийцж явах ёстой юм. Уншдаг машин, хэвлдэг машин, бэлтгэцийн хоорондынх нь одоо техникийн нөхцөл бийж явах ёстой гэсэн. Ингээд надаас явсан нэлээд олон бичиг бай сонгуулийн ерөнхий хороонд явуулаад сонгуулийн ерөнхий хороо маань энэ дээр харин их одоо их хүлээцтэй хандаа тэгээ ер нь хэрвээ бүртгэлийн байгууллагад энэ машин очих нь цаашдаа очих юм бол бүртгэлийн байгууллага хамгаалга тендерээ зарлаад тэр нөхцөлөө хангасан машин авах гэд бидний хооронд ийм ойлголцол бий болоод хоорондоо өгсөн авсан бүх бичиг цаасыг би авсрагдсан байна. За ингээд 20-нд ажилд өгснөөс хойш юу болсон гэхээр харин нөгөө бүртгэлийн байгууллага маань толгойлоод тэр хурууны хээ таньдаг машиныг авчий гэдэг юм маань нураасан л да. Яаж нураасан гэхээр одоо жаахан юугаа алдчихлаа. За чи цааш явда. Чи бүр ерөнхийлөгчийн сонгуул Монгол хэрэггүй өнгөрцөө. За наадвал чи. За цааш яваад. За яваад. За ямар цааш яваа. За ямар юм дээр очиж байгаа вэхээр одоо за зохион байгуулалттайгаар ер нь саатуулж байгаа юм байна да. Хурлан сүйтгэж байгаа ажиллагаа явуулж байгаа юм байна да. Дахиад сонгуулийн бодлон туулах гэж байгаа юм байна да гэсэн ийм үйлдэлүүдийг хийж гисэн. За одоо та нарт байгаа энэ би одоо энэ байгууллагын бүтцийг харуулж байгаа. 3 жил гаруй хугацаанд би энэ байгууллагыг хариуцахдаа нэг л бүтц батлсан. 9 онд батлсан бүтцээрээ л энэ байгууллага 9 онд ажилласан, 10 онд ажилласан, 11 онд ажилласан, 11 оны 4 сар хүртэл бүтцээр ажилласан. За тэгсэн чинь энэ байгууллагыг одоо энэ сонгуулийн бодлонтой явуулах ажиллагаа яаж хийж яах вэ гэхээр өөний алтан дээр бодмодод өгөө тэрнээс бол саачж байгаа юм гэж хэлчихээр би гайхаад байсан чинь яг хамгийн гол юм энэ дээр хийдэг юм байна. Энэ байгууллагын бүтцийг хэвддэг юм байна. Бүтц нь яагаад хэвдэрч байгаа вэ гэхээр би бас сайн мэдэхгүй байгаа. Энэ шинэ оны өмнөх нь сонгуульд нэр дэвших гэж байгаа хүн бол ажиллаа өгөх ёстой гэдэг үндслэлээр иргэний бүртгэлийн байгууллагыг толгойлж ирсэн Мөнхбаатар маань өргөдлөөгөө яваад өгсөн. Тэгээ 2 урлагчтай юм та нар тэн дээр харагдаж байгаа. 2 урлагчийн нэг нь одоо инкубатор гэж залуу байсан. Тэр инкубаторыг бол үүрэг гүйцэтгэгчээр ингээд тавиа явж ирсэн засаг газар. Гэтэл надаас энэ ажил нэмд орж шилжиж очингууд яасан гэхээр өөрийнхөө тэр инкубаторыг нэг өдөр хусаж хаяад амар санаа гэдэг хүний үүрэг гүйцэтгэгчээр тавьсан. Дараа нь амар санаа гэдэг хүндээ зориулаад төрийн албаны шалгаруулалтыг хийсэн. Би та нарт зөвхөн инээдтэй мэдээ. Мөнхбаатарыг байхад төрийн албаны шалгаруулалтын дээр нөгөө ямар хүн тохирох вэ? 2-оос доош жил төрийн албанд ажилласан хүн байна гэж бичсэн байсан чинь амар санааг энэ дээр тавихын тулд 20-оос доош жил ажилласан хүн байна гэхээр одоо амар санаагаас өөр хөгшин олдохгүй байгаа. За ингээд амар санаагаа тавиад авсан. За амар санаа ирээд ямар юм хүмүүлж гисэн гэхээр нөгөө бүртгэлийн байгууллага дээр энэ хурууны хээ таньдаг машиныг авъя гэдэг юм маань устгаад сонгуулийн ерөнхий хороор бичиг өгөөд ер нь танах тэр юм ав манайх хүмүүсээ татаж авлаа гэд ингээд татаад авцсан. Наа чи энэ бичиг үү? Амар санаагийн бичиг үү? Амар санаагийн ажлыг аваад анхны хийж байгаа хурлын сүйтгэх ажиллагаа нь энэ. Нөгөө хурууны хээ таньдаг машиныг л удаах зорилготой байлаа. Ингээд сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн ерөнхий хороонд хилээд өөрийнхөө хүмүүсийг татаад авцсан. Тендерийн комиссаас тэгэнгүүт сонгуулийн ерөнхий хороо буцаагаад бичих гэж байгаа. Та нарын хүн амтнаа татаж авснаас болоод энэ ажил одоо зогсон байдалд орлоо шүү гэдэг ингээд явж байгаа. Он сар өдрийн харуулаад тахнаач хэдийн юм явж байна. 2 сарын наадах тодорхой хэд вэ? Хэлчих хэд вэ? 2 сарын 16-ны юм явж 16 20-ны 50 юм. Нэг
ажил өрөөгөө ерөөсөө хойноос хийж байгаа ажил юм л дээ. Ингээд одоо өнөөдөр хүртэл юу болж байгаа нөхлөөр одоо өнөөдөр Монголд юу байна нөхлөөр одоо юу гэдэг алтайгийн хариуцчих үед авсан 2 уншдаг хэвлдэг машин байна, бэлдсэн байна. Энэ сонгогч очоод хурууныхаа хээг таниулдаг машин дээр нь ийм бодлоо хутгаж ирсэн. Ингээд энэ ажил одоо нэлээд олон хоногор хойшлсныгаа тэгээд одоо буруу зөрөө жишээ татчих улс төржүүлж хариуцсан ажлаа хийхгүй харин ч гэж буруугаар хийж ийм байдалтайгаар энэ сонгуулийн бол бодлооны тулгын ажлаа хийж байгаа. Дахиад нэг бүтцээ гаргачих. За энэ бүтэц бол их ноцтой байна. Би ер нь эдний аргыг ингэж л ойлголоо. Нэг юм олон төмөлөө бол нэг юм ярьчдаг юм байна. Одоо нэрээ чи ингийн хүн ойлгоход нэрээ нь алт хөл бодлуулж тэ тэр боддол өгсөн юм байна даа гэж боддогдохоор юм хийгээд ийм схем дээр л ажилддаг юм байна. Одоо ингээд 9 онд 10 онд 11 онд 12 оны эхний 3 сар ажиллаад ирсэн ганц бүтц юм байна. Нэмдорж авангуудаа 4 сарын хэдэн бэ? 4 сарын хэдэн байна? 4 сарын 2-ны өдрийн тушаалаар нөгөө бүтцийг нь өөрчилж байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтцийг өөрчлөөд за мөнгө квотор нь явуулсан. Инкваторыг хусаад амар санаа болгосон. Амар санаагаа тавьж авангуудаа одоо энэ байгууллагын бүтцийг яаж өөрчилсөн гэхээр 2 дэд дарагтай байсныг нь 2 дэд дарагтай тэгээд хэд хэдэн газартай байсныг нь тэрний улаанаар ингээд дугуйлчаад байгаа тэр 3 газрыг нэгтгээд энэ чи 3 газар байхгүй юу? Эхний цэнхэр улаан ногоон 3 газар байсныг нэгтгэж байна. Бид нар бүтцийг өөрчлөлт хийж яах гэж хэлээд 2 хүний халаа хийцэн. За энэ 2 хүний халж байгаа хувьд бол маш их ноцтой байна гэж хараад байгаа. Дараачийн хэдэн бичгийг гүйлгээд. Яг тэгэхээр одоо энэ байгууллагын санах байг алгуулж байгаа. 3 жил энэ ажлыг хийсэн бүх хүмүүс нь алгуулж байгаа. Мөнгө квотор нь яг өөрөө өргөдлөө өгөөд их хурд нэр дэвшнийг би бас нэр дэвших юм уу ч юм эргэлзээд байгаа. Энэ тушаалууд харуулдаг байгаа. Тэр үед бол ерөөсөө энэ мөнгө квотор инкватор за инк цэцэг иргэний бүртгэлийн дараагаар ажиллаж исэн. Энэ хүмүүс бол энэ ажлуудыг хийсэн байдгийг. Ингээд ажлын хэсгийг ахлаад орлогчоор нь ажиллаад бүх ажлуудыг одоо энэ байгууллагт бол энийг мэдж байгаа амтан байхгүй. Бүх толгойг нь бол ингээ янз бүрийн зорилгоор халга болгосон. Хамгийн сүүлд үлдсэн 2 толгойг нь бүтцийн өөрчлөлт хийж яана гэдэг ингээ аваа хийсэн. Ийм л юм хийд юм байна. Ингэж сонгуулийг бодлоонд толдог юм байна. Энэ бол одоо ийм юмд бол гашчтай. Хуулцууд дотоод хэргийн сайд нь ийм юмд ингэж гашсан байгаад Монголын төр бол цэвэр байхын аргагүй юм байна. Уг нь хамтраад ажиллаж байхад бас би болоод байна гэж бодож байсан чинь их л эндэрч авсан юм шиг байна. Авангуудаа бол ийм байдалтай юм хийдэг юм байна гэдгийг бас та бүхэнд товчхон хэлэгч гэсэн. Тэгтээ хөвшил гарнаа гэж бодож байгаа юм. Тэгтэл ер нь дургууд хөчхөө юмыг бол энэ зохион байгуулалтаар сүйтгэдэг юм байна. 3 жилийн дотор бүтээсэн ажил юм байна. 3 сарын дотор бол бас ингээд эрх мэдлийг ашиглаад байгууллагын бүтцийн өөрчлөлтийг хийнэ гэдэг юм ийм нэрээр устгачдаг юм байна. Би тэр бүтцийн өөрчлөлтөнд нь хоёрх юм хэлээд дууслаа. Бүтцийн өөрчлөлт гаргаад би ажлаа хийхээ өмнө 3 жил ажилласан бүтцийг ингэж өөрчлөл яасан бэ гэсэн нэг шинэ бүтцийг батлаад тэгтээ би хүн амтыг хөдөлгөөгүй. Одоо тэгтээ ажил өгөх гэж байгаа юм чинь шинэ сайдд санаа болгоё. Дараачийн хариуцах хүн санаа болгоё. Шинэ сайд ирээд энэ миний 3 жил ажилласан бүтцийг би ингэж өөрчлөлт би ингэж өөрчлөх байсан юм а гэдэг ийм тушаал гаргасан. Тэн дээр би 2 юмыг тодтогсон байгаа. Нэгдүгээрт нь бол өмнө нь бол ингээд Улаанбаатар хотод иргэний паспорт болгодог. 21 аймагт иргэний паспорт болгодог. Ингээ 22 газар иргэний паспорт болгодог байсан. Энэ бол нөгөө бодлооны бол маш том их үүсвэр байсан. Одоо энэ ерөөсөө ганцхан газар болгодог болгоё. Хэвлдэг газар нь ганц юм чинь ингээд нэг болгосон. Энтэй уялдаа би нийслэл гэж энэ олон жилийн алдартай булхаг хийдэг байсан байгууллагын хүнийг нь цөөрүүлээд дүүрэг дээр нэлээд хүмүүсийн төвлөрүүлэх гэсэн ийм тушаалыг бол үндсэндээ бэлдсэн байгаа. За дараачих нь болохтой зэрэг иргэний бүртгэлийн байгууллага. Энэ бүртгэлийн байгууллага чинь иргэн эд хөрөнгөгээ холбоон байгаа шүү дээ. Иргэний бүртгэлийн байгууллагын доотол дээр иргэний үнэмэл хэвлдэг юм хийхгүй бол хамгийн газаргээ дахиад бодлуулчих байх гэдэг би иргэний бүртгэлийн байгууллагын доотол дээр иргэний үнэмэл хэвлдэг тэрнийг хийж өгсөн. Ийм 2 шинэ юмыг цааш нь хийгээд яваараа авсан хүмүүс маань ингээд ингэж өгсөн. Тэгтээ ганц ч өөрчлөгөө юу ч хийгээгүй энэ тушаалыг хэрэгжүүлээгүй дараачийн хүн санаа өггээд үлдээсэн чинь 4 сарын 2-ны өдөр ийм байдлаар эвдлэн сүйдэх боснуулах сонгуулийг дахиж бодлоонд тулах энэ ажлыг бол нэмдэр сайд явуулж байгаа юм байна гэдгийг хэлэх гэсэн. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Бүх материал та бүхэнд байгаа учраас бас дараа нэгт дэлгэрэнгүй үзээрэй. Өшөө асуух тодруулах зүйлээ хариулахад бэлэн байна. Энэ хөл гишүүн маань дэд хорооны дарга учраас бас байж байгаа.
хийсэн мэдээ сая 800-900 мянган хүнийхээ гарын хурууны цуглуулсан ажил байгаа. Энэ бол хамгийн их цаг авсан ажил. Сонгуулийн хуулинд хурууны хээг ашиглаж ухаалаг үнэлэхтэй тулгаж тэр хүний хэн болохыг тодорхойлох ийм хууль бол байгаа. Дэд хорон дээр яг энэ асуудлаар бүртгэлийн дарга сонгуулийн ерөнхий ороо байгууллагууд бүгдээр ярьж хийж байгаа ажлаа танилцуулсан. Тэгээ ухаалаг үнэмлэх бүрэн хэмжээгээр тарж чадахгүй бол яах вэ гэдэг асуудлыг ярьсан. Ер нь бол тарж чадна. Дэд хорон дээр яригдсан бас нэг асуудал бол хамгийн ихний ээлжинд хамгийн их бодлоо гардаг Улаанбаатар аймгийн төвөд тараах ёстой гэж үзсэн. Бүртгэлийн дарга Нямдор цайд 2 бол эхлээд сумнаасаа тараана, аймгаасаа тараана гэдэг зүйл ярьж илээ. Ер нь бол сумын төвд хүн болгон бие биенээ таньдаг учраас тэнд харьцангуй нэг хүн олон удаа санал өгөх явдал бол гардаггүй. Аймгийн төв нийслэл том хотууд болоод ирэхээр тийм явдал гардгийг өнгөрсөн сонгуулиас бид бүгд мэдэж авсан шүү дээ. Тэгээ ерөнхийлөгч асан энх хоёрын хэвлэлийнхэн тараасан 7 сарын 3, 4, 5-ны өдрийн протокол байгаа. Тэн дээр яригдсан тэр хурлуудын хэд хэдэн би бас оролцож байсан гол зүйл бол энэ царцааны тухай байгаа. Нэг хүн олон удаа санал өгсөн байна. Энийг залруулах оролдлогыг хийгээгүй харин ч иргэний бүртгэлийнхаа оролцсон байна гэдэг зүйл бол яригдсныг та бүхэн уншиж болох байх. Тэгээ 3 жилийн дараа бүх хүний хурууны хээг авцсан байхад тэр хурууны хээтэй тулгаж шалгахгүй гэдэг зүйлийг ярьж байгаа хууль зүйн сайд бол одоо байж боломгүй маа. Энэ хүн бол өнөөдөр огцрох бичгээ авсан байгаа шүү дээ. Тэгээ хэлцүүлгийн явцд бол тодорхой болох байх. Ер нь бол өчнөө мөнгө гаргаад цуглуулсан хурууны хэгээ бол ухаалаг үнэмлэхтэй тулгаж шалгаж болно. Лэптоп компьютер дотор байгаа бүх одоо санал ах байрны дотор байгаа тэр компьютерт байгаа хурууны хэтэй бас тулгаж шалгаж болж байгаа. Ийм боломж байсаар байтал энийг хийхгүй гэж байгаа бол дахиад 8 оных шиг ловрын сонгуул явуулахад бэлдэж байна гэж одоо дүгнэхээс өөр аргагүй болчихдог. Техникийн боломж бол 2 янзын боломж байгаа. Ухаалаг үнэмлэх тараасан хэсэг дээрээ одоо бол 60 мянган бэлтгэж ирчээд тэрэн дээр үнэлэхээ хэвлэхгүй байгаа шүү дээ. Ямар ч шалтгаангүйгээр хэвлэх боломжгүй л гэж хэлж байгаа. Яагаад тэгэхээр үгүй хэвлэхгүй л гэж байгаа. Тэр энэ сонгуул бол хэрхэн 8 онд бодолсныг та бүхэн протоколоос уншиж болно. Одоо мартсан болвол хэрхэн бодлуулахгүй явах боломж байна уу гэвэл арчсан намын бүлэг байна гэж байгаа. Чадахгүй бол бид ажлыг нэг явахад бэлэн байгаа. Сонгуулийн ерөнхий орогч тэр улсын бүртгэлэгч тэр удирдаад энэ ажлыг хийх бол бүрэн боломж байгаа. Удах юм бол энэ боломж бас алга болно. Ийм л хариулт байна. За, өөр асуулт бий юу? За. Үнэлэх одоо хэвлэхгүй байгаагийн шалтгааныг бол үсэг одоо танихгүй гэсэн юм тайлбар хийсэн шүү дээ. Ер нь бол ийм 3-4 жил хэвээ явж исэн ажлыг Нямдорж гэдэг хүн орж ирээд 1 сарын хэднээс хойш одоо маш олон шалтгаан хэлж гарчиж байгаа. Хамгийн эхлээ юу гэж хэлсэн гэхээр бэлдэцсний их загвар дээр Монгол улс гэдгийг баруун талд бичихүү, зүүн талд бичихүү гэдээ ингээ бодлуулж эхэлсэн. За тэрэнд нь үйлдвэр нь ажлаа зохицуулаад хэвлээд авээд ирэхээр одоо бол хэвлэх гэж байгаа зүгээр. Яагаад тэгэхээр үгүй л гэж байгаа. Үсэгний тухай ярьж байгаа. Одоо цаашид ямар юм бодож болох юм мэдэхгүй. Ахаад сонгуулийн ерөнхий орны авсан уншигч болохгүй гэж байгаа. Би бол сонгуулийн ерөнхий албан ёсоор асуусан байгаа. Та нар яагаад стандартын биш юм авсан юм бэ гэхээр эхлээд Мөнхбаатар даргын гарын үсэгтээ уншигчийн стандарт ирсэн. Дараа нь Амарснагийн гарын үсэгтээ стандарт ирсэн. Тэрэнд нь тааруулж авсан. Одоо сонгуулийн ерөнхий ороо та нар үнэлэхээ авъя дээр бид нар уншуулъя гэхээр бид нар 2-7 хоног энийг хэвлэхгүй л гэж байгаа зүгээр л. Яагаад гэдгийг сэтгүүлч очиж асуух хэрэгтэй. Ер нь бол төрийн ажлыг саботаж хийх л юм бодож байгаа болохоос яаж хурдан гүйцэтгэх вэ гэдгийг бодохгүй байгаа. Нямдорж Амарснаа 2. Одоо тэгэл Нямдоржийн дараагийн сайттай ярихгүй бол энэ хүн бол угаасаа хийхгүй тодорхой боллоо шүү дээ. Үндэсний хэлгүүдийн зөвлөлтөөр яригдсан
нууцын зэрэгтэй зүйлүүдийг ил болгох шаардлагатай гэж үзэж байгаа юм. Тэгэхээр энийг ил болгохын тулд ямар процедур явах хэрэгтэй юм бэ? Улсын хурлаас хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй юу? Эсвэл тогтоол